За юу яцгаана бүтээсэн өдрийн оройн нэмэнд. За ерөнхийдөө бол манайх Binance-тай хамтарч ажилладаг. За тэгэхээр Binance-аас сэдвүүлэнд нас монголчууд ерөнхийдөө бол BNB-тэй боловч BNB-гаас стейкинг хийдэг, хадгалдаг. За түүгээрээ дамжуулаад Binance-ийн airdrop гэсэн үйлчлэгээ бас хэвдэлэн бас хүмүүс ашиглаж чадахгүй байгаа юм болов уу гэсэн үгнээс шинэ төсөл дээрээсээ нэг танилцуулга видео хийгээд өгөөч гэсэн. За түүний дагуу хэдүүлээ шинээр гарч иж байгаа Next Space гэсэн шинэ төслийн талаар ярилцаад үзье. За энийг бол ерөнхийдөө яаж авах вэ гэдэг нь мэдээж хоёрхан замтай. За та шууд өөрийн хүссэн дүнгээрээ шууд өөрөө одоо байгаа шин дээр маркетаар худалдаж авах. За эсвэл энийг airdrop байдлаар хүлээж авах боломжтой байдаг. За тэгэхээр хэдүүлээ шууд мөнгөн дүнгээр худалдаж авалт хийхгүйгээр яаж энэхүү coin-оос урамшууллыг авах боломжтой вэ гэдэг талаар дахин нэг бас нэг заавардыг хүргье гэж бодож байна. За тэгэхээр юуны түрүүнд та бүхэн Binance руугаа нэвтэрж ороод за ингээ more дээр launch pool гэсэн дээр дарна. За launch pool руу дарсны дараагаар launch pool болон hodler airdrop гэсэн төслүүд байна. За ингээ hodler airdrop-ыг харах юм бол мэдээж ингээ Binance дээр BNB хадгалдаг буюу за Binance биржийн үндсэн coin-ыг нь хадгалж байгаа хүмүүс байх юм бол за та хэдийн хэмжээний Binance дээр BNB-г хадгалан төдийчний хэмжээгээр airdrop гэдэг буюу шинэ coin-оос өгөөж авах бүрэн боломжтой байдаг. За ингээ ихэд одоогийн байдлаар бол за энэхүү төсөл дээр бол хугацааны хувьд бол дуусчихсан, арилжаа нь бол аль хэвчээ эхэлчихсэн. За тэгэхээр энэхүү coin-ийн хувьд сая all time high-г бол хийгээд буюу $3.8 хүрчээд одоо бол ерөнхийдөө $2.25-тай арилжаалагдаж байгаа юм coin. За тэгэхээр мэдээж та Binance дээр BNB-г хадгалсныгаа төлөөд за мэдээж дажгүй төслүүд байх юм бол түүнээс airdrop аваадах бүрэн боломжтой байгаад тахнаа гэж хэлж болох юм. За энэ төслийн үед хэдүүлээ жоохон more detail-ыг харах юм бол за мэдээж Binance дээр BNB хадгалж байгаа хүмүүст өгнө. За би мэдээж арилжаа эхлэхээс нэг цагийн өмнө таны spot wallet руу ерөөхдөө шууд автоматар coin нь орчдөг гэж ойлгож болно. За ерөөхдөө бол token-ийн нэр нь бол Next Space. За товчлолын хувьд бол NXPC гэсэн байна. За ингээд total supply name. За C-chain болон BNB chain дээр гарч байгаа. За listing fee буюу за ямар нэгэн байдлаар list хийхдээ fee авахгүй гэж ойлгож болж байна. За мэдээж Binance hodler airdrop гэдгийг бол би сая тайлбарлалаа. Тэгэхээр та бүхэн ямар нэгэн байдлаар altcoin сонирхож байгаа. За мөн би ямар нэгэн байдлаар портфолиогоо бүрдүүлье гэж бодож байвал за мэдээж хөрөнгөөрөө хөрөнгө хийх чинь айгүй зөв сонголт байдаг учраас та бүхэн Binance дээр BNB хадгалаад за түүнийхээ хариуд airdrop оролцоод бас шинэ coin-удаас бага хэмжээний бас урамшууллыг аваадах бүрэн боломжтой байдаг байгаа. За ерөөдөө бол BNB-г аваад earn гэдэг хэсэг байдаг. За earn буюу хадгалахтай одоо мэдүүлээ бас мөнгө хадгаламжтай тасанд хадгаламж нээж хийдэгтэй адилхан. За хэдүүл бас хадгаламж нээгээд earn хэсэгт BNB-г байршуулчих юм бол за төдий чинээгээр бас airdrop орох нөхцөлийг бол хангаж байдаг. За өөр энэ төслийн хувьд ерөнхийдөө бол Binance дээр гарч байна гэдэг нь мэдээж өндөр шалгуурыг давж байгаа. Нэлээд бас хүмүүсийн хүлээлтэнд хүрсэн coin учраас Binance дээр лист хийж авчихсан бас мэдээж дажгүй coin гэсэн хүлээлт бол байна. За мөн coin market cap дээр ерөнхийдөө би харах юм бол за ерөнхийдөө 24 цагийн volume-ыг харах юм бол за $623 сая долларын хэмжээнд хүрсэн байна. За сая $3.8 хүрсэн. За иймэрхүү шинэ coin. Ерөнхийдөө airdrop-оор гарч байгаа coin иймэрхүү өндөр өсөлтийг бол харьцангуйс үзүүлээд байдаг. За энэ coin-ууд бол нэлээд бас сайн өндөр ханштай гарч иж байна. За мэдээж зөвхөн Binance гэлтгээс өөр биржүүдээр арилжаалагдах боломжтой байгаа. Яг аль бизнес сайт буюу coin market cap-аас ингээ хараад бас мэдээлэл авах боломжтой. За нийт community-ийн нийт хүмүүсийн ерөөдөө хүлээлт нь bullish байна, bearish байна гэдэг бас эндээс ирээд харж болно. Гэхдээ энийг бол яг айхтар индикатор болоод ашиглах юм дэмий ах гэж бодож байна. Тэгэхээр ерөөдөө бол нийт ерөөдөө бол зах зээл дээр байгаа. За мөн ерөөдөө сошиал орчинд байгаа хүмүүс бол илүү bullish байна гэдэг байдлаар хандж байгаа гэдэг бас эндээс харж болдгоо. За ингээд ерөнхийдөө бол шинэ төслөөс иймэрхүү байдлаар хүртэх боломжтой. За мөн бас би энэ дээр нэг зүйл ярих хүн хэдүүлээс altcoin season хизээ эхлэх вэ гэдэг талаар бас дэлгэрэнгүй ярьчих. За одоо жишээ нь altcoin season мэдээж эхлэх юм бол хэдүүлээ юу бэлдсэн байх хэрэгтэй вэ гэхээр мэдээж altcoin-уудаа бэлдсэн байх хэрэгтэй. За тиймийн тулд ерөнхийдөө портфолиогоо илүү бүрдүүлэх, за
өөрөө худалдаж авахаас гадна иймэрхүү airdrop байдлаар портфолио зузаат хадах юм бол altcoin season дээр мэдээж ашиг нь нэлээ ариун байх боломжтой. За нийт зах зээлийн Fear and Greed Index бол 66-ыг бол зааж байна. За ерөнхийдөө бол Extreme Greed буюу за энэ ногоон бүс рүү зах зээл ороод ирэх юм бол мэдээж айгүй маш зах зээл дээр маш их FOMO байна буюу за хүмүүс ерөнхийдөө бол маш их худалдаа авж ийн маш их шуналтай байна гэдгийг илэрхийлдэг. За тийм учраас ерөнхийдөө энэ ногоон бүс рүү алих орсны дараагаар алих багаар cash out хийвэл зүгээр гэдэг. За ерөнхийдөө бол бусад үеүүдэд бол ерөнхийдөө бол худалдаа авалтуудыг хийж агаад энэ зоонд л ороход зарж байвал айгүй дайжгүй байсан индикатор байдаг. Ерөнхийдөө бол энийг та бүхэнд орч үзэх юм бол мэдээж шууд өнгөрсөн түүх дээрээ ажиглаад бас харах юм бол байж болно. За одоо altcoin season-ыг ярихын тулд хэдүүлээ Bitcoin season гэдгээс гарах хэрэгтэй. Одоохондоо ерөнхийдөө бол Bitcoin season буюу за хүмүүс илүү найдвартай, илүү одоо нэг зөвхөн Bitcoin руу хөрөнгө оруулах сонирхолтой байна гэж харж байна тийм үү. За Bitcoin худалдаа авалтад мэдээж ихтэй байна. За үүнээсээ дээшлээд хүмүүс Bitcoin дээр хангалттай мөнгө хийгээд хангалттай мөнгөтэйс дараа хүмүүс юу сонирхдаг вэ гэхээр за Bitcoin илүү үнэтэй байна. За мэдээж крипто дээр ашиг хийсэн байгаа учраас илүү альткойнууд руу хөрөнгө оруулалт хийгээд за түүгээрээ дамжуулж ашиг хийх гэсэн зорилготой болж эхэлдэг маркетинг хөдөлгөөний ажиллах юм бол. За тийм учраас энэ 25%-аас дээш өгсөд альткойн season руу орж эхлэх юм бол хэдүүлгийн яриад байгаа. За одоо энэ эдгээр төслүүд, launch pool-ээр гарсан төслүүд эдгээр чинь бүгдээрээ altcoin гэж явдаг. За хэдүүлгийн бас урдны airdrop дээр ярьжсэн хэдүүлээ анхнаасаа энэ төслөөр олдчихсан coin хэм бол Initial гэдэг төсөл launch pool-ээр орж ирсэн байна. За SXT гэдэг төслийг бол хэдүүлээ хараахан бол судалж чадаагүй. За hodler дээр хэдүүлээ Nextbase гэдэг coin-ыг бол за миний хувьд ерөнхийдөө BNB хадгалдаг учраас тодорхой хэмжээнд бол урамшуул авсан. Тэгэхээр та бүхэн одоо шинэ гарч иж байгаа төслийг авмаар байвал одоо ямар нэгэн байдлаар BNB аваад хадгалах хэрэгтэй шүү. За ерөнхийдөө altcoin season-ийн хувьд хэрвээ эхлэх юм бол мэдээж одоо байгаа энэ coin-ийн хэм хэмжээ volume дээшлэх юм бол за мэдээж дахиад шинэ all time high хийх боломжтой. Гэхдээ мэдээж боломжтой гэдгийг бол анхаарах хэрэгтэй. Яг болно гэсэн үг бол ерөөсөө биш. Тийм учраас бас эрсдэлтэй зах зээл учраас бас мэдээж өөрийнхөө хөрөнгийг оруулж байгаа учраас маш ухаалгаар сайн уншиж судалж агаад арилжаанд ороорой гэж зөвлөмөр. За зарим бас Nextbase төслийн хувьд ярих юм бол за ямархад бол зарим улс орнуудад арилжаалагдах боломжгүй бас байгаад байгаа юм да. Тэрийг бас та бүхэн сайн анхаарах хэрэгтэй. За мэдээж шалгууруудыг ярих юм бол Binance дээр KYC мэдээж хийсэн байх хэрэгтэй. За BNB дээр Simple Learn буюу on-chain yield дээр хадгалах хэрэгтэй. За түүний чинь мэдээж Binance хаанаас snapshot буюу хизээ хадгалсан байна, хэр хугацаанд хадгалсан байна, төдий чинээ таны coin-ыг бодоод тооцоолоод өгчөгдөг байгаа шүү. За ингээд ерөнхийдөө бол энэ төслийн хувьд бол $2.5 доллартай арилжаалагдаж байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө цаашдаа хэр болохыг харцгаая. За мөн бас хэдүүлээ нэг ханшийн таамага нэг сүүлийн дугаарынхаа нэг апдейт хийгээд явчих гэж бодож байна. За миний хувьд бас солоонууд төр нэг нэмж арилжаа хийсэн. За түүнийг тайлбарлаа явчих. За биткойнууд бол ерөнхийдөө лонг арилж байгаа бол хадгалсаар байгаа. За доор ирэх юм бол мэдээж маржны нэмэгдсэн боловч доор бол төдийлөн эрээг байна. За би яагаад солоон төр нэмж арилжаа хийсэн бэ гэхээр за солооноо гаргачих. Солоон шин доор хавцаа хайнд. За хэдүүлгийн таамаг байсан байхээр bullish pattern дэш үүсэн байна. Add pattern үүсэх юм бол дэшээ margin-га нэмээ. За эсвэл энэ support line буюу таны 166 төвшин дээр ирэх юм бол long арилжаа нэнэ гэж таамаглаж байсан. За энийг төр зориулчихдаг бол хэтэрхий ногоор харагдаад. За эндээс long арилжаа нэмцээ. За энд нэг дэжгүй bullish pattern үүссэн. За мэдээж ерөнхийдөө бол bullish pattern дээрээ давхцаад support zone байгаа учраас за түүнээс дээшээгээ long арилжаа хийсэн. За одоо энэ long арилжааг бол гордлого нь юу байгаа вэ гэхээр эндээс гарч ирсэн юм бүсэлгөн дахиад ийшээ орж ирэх юм болов гэсэн хүлээлттэй бол байгаа. Тэгэхээр нэлийн swing mаягийн long арилжаа нэгтчихсэн байгаа гэж ойлгож байна. Доороос гарч ирсэн long арилжаа мэдээж байгаа мэдээж зур margin гээ нэмээд явцсан гэж ойлгож байна. Тэгэхээр энэ long арилжааг явчвал бас нэлийн гайгүй ашигтай байх боломжтой байгаа. За одоо ингээд 15 м руу ороод харах юм бол нэлийн за энэ паттерн ихэд ингэж л зурагдчих л байгаа юм байна л да. За энэ паттерн ингэж зурагдж байгаа маань.
За одоогийн нөхцөлийг харах юм бол мөн дахиад нэг иймэрхүү correction хөдөлгөөн хийж штэ. Тэгэхээр баг цаг дээр энэ импульс хөдөлгөөн юм бол дараагийн импульс хөдөлгөөн орж ирэх юм бол за ойрын таргет бол 176 гэсэн түвшинд өсөх боломжтой юм болов уу гэж хараад байна. За мөн бас энэ дээр нөгөө greedy буюу за зах зээл ерөнхийдөө шуналтай байгаа учраас орох мөнгө урсгал нь их байгаа. За дээр нь altcoin season арай эхлэх байгаа учраас арай их хөдөлж иж магадгүй да урьдчилаад хөдөлж иж байх боломжтой гэдэг иймэрхүү зүйлүүдээс ажиглаад арилж байгаа ээж бол бас зүгээр байдаг. За ингээд ерөнхийдөө шин төслийн талаар танилцуулга байлаа. Ямар нэгэн байдлаар та бүхэн BNB хадгалдаг бол бас өөрөө ч мдээгүй байж магадгүй та бүхэн simple learning гэдэг төслөө Binance-ийн simple learning автоматар тавьсан байх юм бол таны шууд wallet руу ч н ороод за ерөнхийдөө шин төслүүд гарсныхаа дараагаар хэд хоногийн дараагаар шууд нөгөө хадгаламж гэдэг зүйл рүүгээ дахиж ороод хүүтэй хадгалагдаад яваад байдаг. Тэгэхээр та бүхээс өөртөө ажиглаагүй мдээгүй байж магадгүй. Тийм учраас Binance wallet-а шалгаад бас өөрийнхөө earnings руу орох юм бол мэдээж шин төслүүд таны wallet руу баг зэрэгээр ороод тэндээ хадгалагдаад байдаг шүү. За ингээд иймэрхүү мэдээлэл байлаа. Тэгээ дараагийн дугаар дээр altcoin гэдэг шинжилгээг илүүтэйгээр явъя гэж ярьсан. Тийм учраас та бүхэн доор комментэн дээр ямар altcoin-ээр шинжилгээ хиймээр байна. Тэрийг илүү дэлгэрэнгүй бичээсэй гэж хүсэн. За ингээд шинэ 7 өдрийн ажилд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.